Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2026 оны 3 дугаар сард нээлттэй хийсэн. Харин Монголд бол 6 дугаар сарын 19-ний өдөр нээлттэй хийх Эрекшэ киног ярьж өгөхөөр бэлтлээ. Байчи та. Нөгөөдөр нээлттэй хийх киног урдчлаад ярих гэж байгаа юм уу? Санаа зовлтгүй. Киночдод зөвхөн эхний 30 минутыг л ярьж өгөх болно. За тэгээд нээлттэй ч хийгээгүй байгаа киног бүтэн ярьсангүйгээд уурлаад байваа. Disco Club нэг залуу хан завч байгаагаар кино эхлэн. Уултаараа энэ хавьда бэст нь бол ялагдсан нөхдүүдийг дээрээс нь усаасгаж шийдгээд өөрөө бол тэнд бүсгүй чөд рүү харц унгаастай. Тэгээд клубээс гараад тансаг машинда нэг бүсгүйг суулгачихсан. Шал согтуу явж байна. Тэр үе тэрэн араас нь цагдаа нар хөөгд ирлээ. Уучлаарай. Би зогсож чадахгүй. Дэндүү согтуу байна л та. Гэж байна шүү. Цагдаа нар гүйцэд ирэх үед ухарч холдоод ойрхон байсан спорт цогцлбарын хашаа руу хаацлаад орчлоо. Тэгээд талбай дээр нь дрифт хийц саа гэж байгаад хөшөө мөргөд зогсчлоо. Нөгөө бүсгүүнээс цусуулчжээ. Ашгүй хүнд гэмтэйг уултай. Босоод явж байна. Тэгээд гялс зухдах гэтэл цагдаа нар бариад авлаа. Ингээд шүүхий алга татдаг. Манай хүн шүүхийн өмнө пэдгэр сууж байна шүү. Та их сайхан хөшөөг мөргөд сүйтгэсэн. Үүндээ харамсаж байна уу? Ингэсэн чи би тэнд хөшөө байгааг анзаарсангүй ухааны яриад сууж байна. Шүүхээс манай хүнд жолоодох эрхийг нь 7 жил хасаад учирсан хөгрлийг нь төлүүлээд нэмээд нийтэд тустай ажил 100 цаг хийлгэх шийтгэл өглөө. Хэрвээ үүнийг гүйцэтгэхгүй бол шууд баривчлах юм байна. Энэ бол манай киноны гол дүр Арман баян айлын ирэхгүй юм байна. Гэртээ ирэх үед аав нуурлж байна. Чамд ер нь ажил төрөл амьдрал гэж алга. Зуга цэнгэлээс өөр юм мэдэхгүй. Би өхөл чи яах юм? Та өхөд юу өөрчлөгдөх юм? Угаасаа л би эцэггүй хүн шиг амьдрдаг хүн. Хүүтэй гэдгээ сая санаа юу? Ингээд өөдөөс нь пэд иж байна шүү. Дөрс шилжиж нэг жижиг орон сууцанд нэг бүсгүй хаалгануудыг чимээнэр сэрж байна. Тэгсэн дүүгийнх нь бие муудсан байжээ. Гитар тэсэрэ. Бас дахиад л татаад эхэлв. Тийм ээ. Тэгээд хаалгаа онгоолгоод очтол хөршин байна. Шоны 2 цаг болж байна шүү дээ. Яагаад шуугилдаад байгаа юм? Дүүгийн маань бие муудаад тэгээд муу айгаан бол эмнэлэг твтэлтэй ингээд ууралж байна. Маргааш өглөө нь бүсгүй дүүг аваад гарах гэж байна. Тэгсэн цахилгаан шатн ажилдаггүй. За үүрээдэл явхаас үгүй та намайг даахгүй зүгээр бэлтгэлд очихоо болиё. Гитар энэ төр зургийн л зүйл. Чи бэлтгэлээ тасалж болохгүй шүү дээ. Чи олимпи авраг болох хэвээр. Чамайг олимпиад төрүүлчих юм бол улсаас шин цахилгаан шат тавьж өгөх байлгүй. Явах уу? Ингэсэн чин залуу урам орж явах шиг байна. Нөгөө тал тарин манай Арман зүгдэлж гисэн унтаж байна. Тэгсэн цагдаа нар ирээд маа. Ажилдаа явах цаг боллоо Арман. Гэсэн тоодоггүй босхгүй байна. Цагдаа нар дараагийн арга хэрэглээд шууд баривчллаа. Арман тонгочоо зүхтэж үзнэ. Ингээхдээ арай бардаггүй. Аав нь тэнд цай угаад сууж байна. Харин цаана нь цагдаа нар Арманыг эвх гэж өгнө шít. Тэгээд авч гараад. Нэгэнт чи ажиллаа хийхээс татгалцсан учраас чамайг баривчилж хорхоос өөр арга алга. Ингээсэн чи Арман номонд орж байна. Би ажиллаа хийнэ. Хувцас солиод яг одоо ажиллаа хийж эхэлнэ. Ингээд явлаа. Тэгээд ажиллаа хийх газараа яваад очлоо. Өөрийнх нь сүйтгэсэн талбай байж байна. Нэг цагдаа тэнд. За, болбраагаар чинь хөр зорж үзэхэндэ. Өдөр болгон энд 4 цаг ажиллана гэд явлаа. Манай хүн тэрүүгээр ажиллаа хийхгүй жаахан сэлг үзлээ. Тэгсэн тэнд нь хөгжлийн бэрхшээлтэй эргэд нэг тоглоом тоглоод байж байна. Манай хүн цаг нөхцөнгөө тэнд нь жаахан үзээд суулаа. Нэг тэрэгэнсэр дээр очиод суудсан байж байтал тэнд нөгөө дүүгээ үрдэг бүсгүй байж байна. Дайчгүй бүсгүй байж шүү. Манай хүн баг анхны харцаар дууралчгүй яв. Бүсгүй ч гэсэн өөдөөс нь хараад жаахан энэмсэглээд байна. Тэгээд Арман руу хүрээд ирлээ. Манай хүн ч өөрт нь татагдлаа гэж бодоод лаг суугаад хүлэн шít. Бүсгүй ирээд та энд бочо тоглохоор ирээ юу? Би тийм ээ. Би бол эгэрэн. Би энэ сайн дурын багш шийдэх юм аа. Бочо бол тань шиг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан спорт. Ингэж авна шүү дээ. Манай хүнд татагдсан гэж бодтол үгүй ажээ. Ажиллаа хийж байсан юм байна. Армаа харин хөгжлийн бэрхшээлтэй болоод тэр чигтээ жүжичлээ. Энэ спорт их амархан юм шиг байна. Би шууд л авраг нь болчмоор санагдлаа. Ингээд томорч байна. Тэгээд манай хүн айгэрний дүүтэй халз үзэхэр болчлоо. Тоглоомын дүрм нь улаан хөх гэсэн 2 бөмбөгтэй. Аль нэг өнгийг нь сонгоод эхлэх юм байна. Джек Бол гэсэн цагаан бөмбөгийг эхлээд төв рүү шиднэ. Ингээх үед Арман аваад төв рүү шидлээ. Гол дүрм нь өөрийн бөмбөгөө энэ цагаан бөмбөгтэй хэн ойр байрлуулж чадсан нь ялах болно. Ингэж байна шүү. Манай хүн шууд эхний бөмбөгөө шидтэл очоод наалдаа зогсчлоо. Би шууд л дасгалжуулагч нь болчмаар юм биш үү. Ингээд дахиад шидсэн чи бас дайжгүй. Одоо чи шид. Үгүй чи өөрөө шид. Цагаан бөмбөгтэй ойр байгаа хүн үргэлжлүүлэн шидэд байж болдгийн. Ингэж байна шүү. Манай хүн бөмбөгөө шидэд дуусчлаа. Бөмбөг дуусвал яах юм бэ? Одоо гитарын ээлж. Ингэсэн дүүн баг бүх бөмбөгөө нагаа ижлаа. Чи хожигдлоо. Хөөрхий. Тэгээд Арманыг айгэрэн тэндээс гаргаж өгдөг. Ингээд чи найз залуу таа юу? Гэт гялс асуугаад амжин шít. Үгүй. Тэгвэл удахгүй уулзъя. Би цаашаа өөрөө явчихъя. Ингэсэн чин түрээд яваад байна. Тэгээд шатан дээр хүрээд ирлээ. Манай хүн яахаа мэддэггүй. Бүсгүй жаахан сэжиглээд оноо бололтой шүү. Тэгсэн тэндээс нөгөө харгалзах цагдаа нэрж байдаг. Манай хүн агэрэн уучлаарай. Ингэснэ босоод зүхтачлаа. Ингээд маргаашнаас нь манай хүн айгэрнийг найрах гэж үзлээ. Эй, сайн байна уу? Энийг чамд өчигдөр худал хэлсэн дуучлаарай. Ингэсэн
тоодоггүй. Том цэцгийн баглаа авчираад өгтөл. Наадхаа гадаа гаргаад суулагчих. Ингээд авдаггүй шүү. Өрөөндөө ороод ирсэн чинь бас нэг том цэцэг бамбрууштай тавьчих. Шууд цонхоор гаргаад шидчихлээ. Манай хүн гэртээ айгэр нэг бодоод шаналаастай. Тийм охин зөндөөл байгаа шүү дээ. Болж үз. Ингээд өөртөө хэлж үзлээ. Гэхдээ чадахгүй нь бол той. Хувцсны өрөөнд бас нэг цагаан цэцгүүд тавьсан байна. Агарын шууд аваад хогийн савнд хийчлээ. Тэгсэн өөр нэг ахмад багш орж ирээд сайн уу Агарын? Гүй энд байсан цэцэг хайчих ба. Манай нөхөр миний төрсөн өдрөгээд өгсөн гэж авна штт. Хөөрхи. Агарын гяс хогийн савнаас гаргаад барьчлаа. Энэ мөн үү? Мөн байна. Ханаас олоо? Доор унцсан байна. Агирны шүүгэн тарин ууттай бэлэг хийчихсэн байна. Агир нь Арманыг хайж очоод бэлгийг нь буцаагаад өгчлөө. Чи яах гэсэн юм? Ажилд орсон бол ажиллаа л хий. Үгүй бол харгалзагчид чинь хэллээ. Битгий би ажиллаа хийнэ. За. Ингээд явлаа. Тэр өрөө аав нь Арманд ууралж байна. Чи сарын дотор 7,500,000-ыг үржчихсэн байна. Хэрэгтэй юмд үрсэн юм аа. Оо тийм үү? Картрын бугуувч чамд хэрэг болоо юу? Гэснэ маргаашнаас картыг чинь хаана гэж байна. За ингээд манай хүн бор зүрхээр амьдрахаас аргагүй болчлоо. Ажлаа хийнгээ Агирна ажиглаастай. Тэгс нөгөө харгалзагч нэрээд гэс сухтачлаа. Тэнд цэцгийн мандал дээр ажиллаж байтал гинэд автомат услалт нь эхлээд манай хүн мяарч байна. Тэр үе тэрэн аав нь жаахан бодол болсон сууж байна. Туслах нь нэрээд өрхмөө та зүгээр үү? Арманаас л болж байгаа юм. Өчигдөр картыг нь хаалгачихсан. Тэр гайгүй байгаа. Өөхүүлгэж. Ингэсэн туслах нь манай найзын нэг хүн гэрийнх нь бизнес дампуурснаас болоод хар тамхинд орж амиа орлчихсан. Ингэж байна шүү. Тэгсэн чинь аавынх нь санан зовоод явчлаа. Арманы өрөөнд орсон чинь ажлын хувцас тайлж тавиад нам унтаж байна. Маргааш нь Арман ажиллаа хийж байна. Агир нь харсан чинь даллаастай. Тэнд нь харин нэг хүүхэд хүрээд ирдэг. Та боримлч өнөө? Би зүгээр застгэл хүн. Ингээд өөрийнхөө засныг харуултал жаахан мяавалчжээ. Тэр үед гээдсэн дуурч байна. Та өлсөө юу? Тийм ээ. Манай ээж кафед ажилтг юм а. Юм идцгээе гэж байна. Яг тэр үед аав нь машинтайгаа холоос ирээд хардаг. Арман тэнд сууж байтал нэг хүн ирээд ууттай хоол өгч байна. Хөө миний хөө гуйлггүйж байна уу да? Сая хүнээс хоол гуйж идэх шиг болох юм. Ингээд очих гэтэл та битгий очоо. Жаахан ажигл яах нь хүлээ. Ингэж байна. За тэгээд Арман болон Агирил хоёр маань юу болж дуусах вэ гэдгийг манайхан Эрик шиг киноноос үзээрэй. Киноны талаарх сонирхолтой баримтуудаас дурдвал уг кинонд Боочагийн параспортын жинхэнэ тамирчид тоглосон юм байна. Кино шүүмжлэгчд үүнийг нь киног илүү амьд мэдрэмжтэй бодит болгосон гэж үнэлжээ. Энэ кино зүгээр ч нэг кино биш. Хүний дотоод зүрх сэтгэлийн хүч, итгэл найдвар, ялалтын тухай өгүүлэх inclusive drama юм. Монголсат Networks компани онцгой эрхтэйгээр та бүхэнд хүргэж байна. 6 дугаар сарын 19-ноос кино театруудын дэлгэцнэ. Манайхан Монголсат буюу Мо ТV-гийн премиум багцыг ердөө 19,900 төгрөгөөр аваад дэлхийн шилдэг кинонууд, хит цувралууд, ТV-гийн сувгуудтай хамт хүлээн авч үзээрэй. Дуртай контентоо 120 минут бичлэг хийж байгаад үзэх боломж. Бас ТV контентуудыг 7 хоногоор ухрааж үзэх, татаж авах боломжтой.